Өглөөний мэнд. За өнгөрсөн видеоор намайг хүмүүс уруулаа тослооч. Ус мус уугаач гэдгийгсэн. Уруулаа харсан чинь нэрэл бүр амар алтаас. Тэгээ би энэ Mac-ийн TikTok дээр амар viral болоод байсан, амар хүмүүсээ аваад байсан уруулын тосыг авсан. Тэгээд энэ айгүй гой санагцаа надаа. Нэг тийм сүртэй өнгө байхгүй. Энэ бол ингээд юм чирнэлийн өнгөтэй байхгүй. Гэхдээ зүгээр тос болохоор нэг тийм амар сүртэй өнгө бол гарахгүй. Гэхдээ ингээд ороолыг нэг гой зөөлхөн болгоод тэгснээ ингээд ийм гаатай юм нэг сэнгэнсэн мэдрэмж төрүүлдэг амар гой санагдсан. За одоо дөнгөж өглөө болсон байгаа болохоор зэрэг би юуны төрөнд нилээ ахиухан шиг уусуун. Би дөнгөж пробиотик ууцсан. Би нөгөө лактофитийн пробиотик ууж байгаа. За эхлээд усаа уугаатаа. Ёо. Өглөө. За. Тэгээ пробиотик нь болохоор зэрэг бидний гидсэнд байгаа бактериудыг яг ашигтай бактери буюу одоо сайн талын бактериудыг нэгсгэж өгдөг. Тэгээ дээрэс нь пребиотик, тэр лактофит болохоор пребиотик буюу одоо нэг тийм эслэгтэй юм бэлээ. Тэгэхээр хотоодны гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулна. Тэгээ дээрэс нь хотоодны доторчлын одоо орчин гэлөө сайжруулж өгдөг. Тэгснээрээ хоол шингээл сайжирна, арсан нөлөөлнө. Тэр байтугай хүний гэдэс тарих хоёр ингээд шууд холбоотой байдаг. Тийм учраас хотоод хэрвээ сайн байх юм бол сэтгэл санаа сайн байна. Сэтгэл санаа сайн байх юм бол хотоод гэж сайн байна гэд тэгдэг юм бэлээ. Тэгээ би энийг бүр нөгөө нэг номон дээрээс уншиж ирсэн юм а. Ямар ном блэ нөгөө ухаалаг хотоод билүү дээ. Ухаалаг гэдэсчлөө нэг тийм ном байд штэ. Тэрийг уншиж хахад би яг тэрийг ойлгож ирсэн. Тэгэхээр энэ айгуу чухал байна. За тэгээд би ерөнхийдөө одоо турах гэж хичээж эхлээд 2-7 хонж гэнүү да. Тэгээ би ингэж байгаа 7 5 өдөрт нь нэлээд сайн хооллоод одоо яг идэх стайгаараа идээд жоохон нэг юм илүү дутуу янз бүрийн чихэр шоколад мэхлаад тэ тиймэрхүү юмнууд идэхгүй. Тэгээ гоота 2 өдөрт нь болохоор зэрэг ерөнхийдөө хамаагүй идэж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бас айгүй чухал юм байлээ. Ягаад тэгэхээр зэрэг хитрхи ингээд удаан хугацаанд тэ хоолныхоо калорийг багасгаад өөрийгөө хитрхи удаан ингээ өсгөөд явчих юм бол боцис солилцаа маань за одоо ингээд ерөнхийдөө өсвөлийн үе дээрээ явж байгаа юм байна. За тийм учраас боцисын солилцаагаа удаашруулад орж ирж байгаа хоол хүнсийг нөөшлөх хэрэгтэй. Одоо өөх болгож хадгалах хэрэгтэй. Ягаад вэ гэвэл дараа нь хизээ хоол орж идэх нь мэддэхгүй байгаа учраас одоо аюулаас сэргийлээд те өсгөөсөө сэргийлээд аюулаас сэргийлээд бие авч үлдэхийн тулд ерөнхийдөө хоолнуудаа өөх болгож нөөшлөн ихсээд байдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө дайет барьж байгаа бол хоолоо багасгасан байгаа бол тий нэг өдөр юм уу 2 өдөрт нь юм уу ямар ч байсан ингээд идж байгаа калориноосоо 5 өдөр идж байгаа калориноосоо их калори идэх хэрэгтэй гэх юм уу. Тэгжээж нөө боцис солилцоо чинь буцаад ингээд дээшөө доошоо болоод тэгдэм билээ. Тэгэхгүй бол боцис солилцоогоо хэрвээ удаашруулад алаа ичих юм бол явж байгаа дараа нь хүндэртэй дөрвөө насан туршдаа тийм амар хэцүү дайет барьж чадахгүй тийм үү. Дандаа байн өсөж явж чадахгүй. Тэгээ буцаад нөгөө нэг энгийн хооллоод ирэнгууд шууд буцаад тэр хэмжээгээр хурдан таргалдаг. Тэгэхээр ер нь бол ингээд 2 өдөр дайет бариад хоол айгу бага идсэн бол 3 дахь өдөр дээрээ энгийн калориор идэх, аль эсвэл их калориор идэх гэх мэтчлэн байдлаар ингээд нөгөө дээшээ доошоо болгож иж яг турсан болвол ядаж тэр турсан жингээ удаан хугацаанд барина гэсэн үг юм байл л те. Тэгээ тийм болохоор зэрэг би 5 өдөрт нь бол ерөнхийдөө калорийн нэлээд багталттай идэж байгаа. Одоо би энгийн үед нэг 1500 калори 1500-аас 1700 калори иддэг. 1700-аас их калори идэх юм бол би уусаа тархална. 1500-аас доош калори идэхээр ерөнхийдөө бол нөгөө юу ячиж байгаа гэсэн үг. Калорийн дефицит буюу калори бага идэж байгаа даа ордог. Өчигдөр болохоор зэрэг би найзлуудаагаа лотерей ороод гой бургер авч идээ. Тэгээ дараа нь юу уусан? Bubble tea уусан. Тэгээд ерөнхийдөө ингээд 7 хоногтоо яг идэхийг хүссэн нэг юм идчихэж байгаа гэсэн. Тэгээ дараагийн 7 хоног хүртэл ерөнхийдөө дахиж тиймэрхүү янз бүрийн юм идэж уухгүй байхаар болж байгаа. За тэгээд өдөр тутамдаа болохоор зэрэг би багасгасан калоритой хоол идэж байх хугацаанд тэр калориудынхаа ихэнхийг нь уургаас авахыг хичээж байгаа. Ягаад гэвэл яг уураг амар чухал. Би ялангуяа дасгал хөдөлгөөн хийж байгаа учраас багаар ч гэсэндээ ер нь энэ булчингууд маань илүү сайжирж байгаа. Булчин илүү нэмж ургаж байгаа. Тэгээд булчингаа нэмж байгаа учраас яг булчингийн хоол ч юм болохоор зэрэг уурга байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг би уурга хэрэглэж байгаа. Тэгэхээр өглөөдөө өндөөх ч юм уу, дүүфүү ч юм уу тиймэрхүү хоолнууд тэнгуутаа өдөр нь болохоор зэрэг ер нь гайгүй сайхан махтай хоол ялангуяа. Тэгэхээр аль эсвэл өөхгүй гоё хар өхрийн мах, аль эсвэл тунаа ч юм уу. Тэгээд дахиад нэмэлтээр өндөг. Тэгээ би дээрээс нь уургийн коктейл нэмж ууж байгаа.
Тэгээд оройдоо болохоор зэрэг нэг юм самар маамар тэгээд тараг тэгээд эсвэл ингээд яг юм гой махтай хоол тэгснээ юм өвөрцөн энэ төр гээд эслэгтэй ногоо иймэрхүү юмнууд идж байгаа. Өтгөн жоохон хатах гадах юм бол нэмэлтээр одоохоо пребиотик, пробиотик уужгаад тэгээ нэмэлтээр бас юм эслэг бүхий ногоонууд мөн дээрээс нь алим гэдэг юм эслэг ихтэй жимснүүд идж байгаа. Банан бол нэг идэхгүй байгаа. Алим ер нь гөрөлцөх хөдөлгөөнд айгуу сайн ялцчихгүй ингээд нөгөө нэг юм эслэг ихтэй ялангуяа нөх хальстай нийтгээр эслэг ихтэй. Тэгэхээр айгуу сайн содоор угааж тэр дээдлийнх нь нөгөө нэг юм хүнсний ваксыг нь байхгүй болгож байгаа. Тэгээд лага идж байгаа гинэ. Альма идж байгаа. Тийм. Ерөнхийдөө нэг тиймэрхүү л юм хийж байгаа. Нэг амар тийм сүртэй дайет бол бариагүй. Тэгээ зарим өдрүүдэд нь угаасаа уураг их идэхээр зэрэг айгу хурдан цаддаг. Тэгээ удаан хугацаанд уураг маань задардаг болохоор зэрэг өлсгөн ч гэсэндээ айгу бага. Тэгээд нөгөө 2 өдөртөө болохоор зэрэг идэхийг хүсэн янз бүрийн нэг жоохон онцгой хоолнууд байгаа шүү дээ. Одоо бургер, Korean солонгос хоол мол ч юм уу. Аль эсвэл ингээд нэг юм одоо өөр одоо идэхийг хүсэж байгаа паста тэгээ тиймэрхүү юмнуудаа бол тэр 2 өдрүүдтэй идээд бусад өдрүүд нь яа. Тэгээ би so far 2-7 хоногт нэг 2 кг хассан. Тэгээ энэ бол бүр амар perfect гэж бодож байна. Яагаад вэ гэвэл 1-7 хоногт 1 кг-аас илүү хасах бас нэг тийм сайн биш. Зүгээр булчингийн масаа алдаад бахан усны мас алддаг. Тэгэхээр ер нь бол би айгу зүгээр гэж бодож байгаа. Тэгээд одоо кофегаа уух гэж байна. Уул нь би кофе уухаас өмнө хоол идэхийг хүсдэг. Гэтэ өчтөр орой нөгөө нэг бургер энэ төр идээд баахан чикен микен идсэн чи яг одоогоор яг үннийг хэлэхэд амар гиз дүүрэн өчтөрийн хоол шингээгүй байна. Усаа учраас одоо кофегаа уuna. Кофегаа би сүтэ удаг. Сүтэ ууснаар ядаж шүд шаарлахгүй юм да. Тэгээ дээрэс нь сүү чин бас өөрөө яг сүүнийг ихээр хэрэглэхээр зэрэг миний нүрээр юм батан гарах гад байдаг. Гэтэ би сүүг бол нэг ихээр хэрэглэдэггүй. Ёстой өглөөнөө нэг аягны 3-1-ээр суугаал тэгээ дахиж өрөөсөө сүү өдөртөө уудаггүй байж байгаа. Гэтэ яг сүү чин бас кальцтай дээрээс нь уурахтай. Нүлэнэт байна. Энэ манай найзлуутайгаа хосоор авсан аяга хөрхөн маад. Энэ манай найзлуугийнх. Cheers. За би ундаа ерөөсөө уухаа болсон байгаа. Тэгээд ундаа уумар санагдсан бол комбуча ууж байгаа. Зөвхөн комбуча л ууж байгаа. Комбучаанд дахиад нөгөө нэг юм дотроо пробиотиктэй тий ашигтай бактеритэй. Яг гэвэл нөгөө нэг эсэгсэн юм бүтээгдэхүүн учраас. Тэгээ энэ комбуча яг жоохон үнэтэй. Гэхдээ өдөр болгоо ингээд нэг 2000-ын кола ууж ирсэнээс 7 хоногт нэгээс 2 удаа 6000-аар юм комбуча аваад ууцсан хамаагүй дээр. Тэгээд яг нэг тийм нэг юм carbonated буюу нөгөө хийж үлсэн ундаа тий ийм юм умаар санагдахаар энэ комбучаг уучаар зэрэг юу нэг айгуудаа. Энэ комбуча гэдэг амар эсэглэн байсан. Йоо. What the hell энэ яагаад тийм амар эсэглэн байсан? Би бүр яг шууд цууж аим шиг санагдсан. За аимшигтай. Гэтэ тийм ээ энэ комбуча ер нь бол ундаа умар санагдахаар комбуча авах айгу зүгээр тэгээд үл дарж мараад бас айгу аятайхан байд юм лээ. За би анх очтой 10 настайдаа өөрийгөө тарганаар мэдэрч исэн. Жохон бата болохоор зэрэг 10-аас өмнөх настайдаа тий 6-8 тахтаа бол нэг туранхай юм л гүйждэг гэсэн. Тэгээд ялцчихгүй одоо эмэгтэй хүн болох гээд бишилчтэй нас эхлээд ингээд мөөм зам урах гээд тэгээд нилээн жин нэмжсэн. Тэгээ яг тэр үедээ бол надад айгүй тохгүй байсныг би санддаг хгүй. Ингээл нэг юм бие маань өөрчлөгдөөл те арьс марс ингээл муухай тослогддог болоод батг матг гараал тэгснэ ингээл амар ихт ядж байхад бэлгийн байжлт эхэлжсэн учраас ингээл мөөм зам ургаал тэгэл ангийнхаа бандараас юм онцгой анхаарал аваал те. Тэгэл намайг ингээл манай ангийн бандар ингээл энэ оноко амар том өмдөө гэж амар ярьдаг. Тэрнээсээ би ингээл амар хичээд мөөмөнгө хүмүүс харуулахгүй тулд ийм бүхтэр болж исэн. Тэгээ ер нь бол яг тэр үеэс ахуулаад би турыг гэдэг ийм хүсэлтэй 10 настаас хойш ер нь тур хүсэлтэй явлаа. Одоо ингээ 29 хүрч байгаа хэрэг чи 19 жил бараг 20-од жил ингээд тур хүсэлтэй явсан байна. Тэгээд яг би нөгөө нэг 21 төр хүрч байхдаа 19 марстай байхдаа ерөнхийдөө миний тур хүсэл бүр ингээд айгу тийм эрүүл босуулаад тэгээ би хоолт эмэгтэй болж исэн. Тэр маань миний хувьд яаж гисэн бэ гэхээр би өмнө нь ингээд турах хүсэлтэй ч гэсэндээ хитрхи их тэгэж хоол молоо сойгоо олч юм уу те ингээл амар учруу тэгдэггүй байсан. Би бол зүгээр л за илүү хөдөлчих юм бол ингээд турах юм байна гэж боддог байсан. Тэгээд угаасаа хэвийн жинтэй байсан. Нэг тийм амар тарган бол байгаагүй. 17-8 хүрж байхдаа бол би нэг зүгээр л ингийн байсан. Нэг амар учиргүй чүрээсэн туранхаа биш. Гэхдээ илүүдэл жингүү яг хэвийн жинтэй байсан. Зарим нэг махташ үлтэй газараараа махташ үлтэй.
Тэ ингээд сууж монгод ингээд гидс нуглардаг. Тэгээ that's бүр амар normal штэ. Ивингийн зүйл хүн болгонд байдаг зүйл тонхоо охтуудын гидс хүртэл нуглардаг тэ. Тэгээ тэрийгээ би ингээ өөрөө мэдхгүй өөрөө угаасаа нөгөө сэтгэл зүйн жоохон асуудалтай байсан учраас өөрийгөө үнэлж чаддаггүй, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэггүй, өөрийгөө дандаа голдог байсны улмаас ерөнхийдөө тэр мэрийгээ хүлэмжшүүлж чаддаггүй байсан юм байлээ л дээ. Тэгээ дараа нь би нөгөө нэг хятадд очиод сурж байхдаа жимэнд явж эхлэхгүй юу. Тэгээ жимэнд яваал хүний өргөлтөөр ингээл хичээлээ шимжээлээ. Тэгэл тэр үед би нэг юм Instagram дээр clean eating буюу одоо цэвэрхэн идэх гэдэг ийм хөдөлгөөнийг олж нээжсэн ч гэжтэй зүгээр олж исэн. Тэгээд айгуу надад гой санагдаад ирүүлчих юм байна. Тэгээ гой болох юм байна гээл. Тэгэл нөгөө before and after тэгээ өмнөх болон дараа гэсэн юм харьцуултын зураг мөргнүүд гээл. Тэгэл fitness influencer-ууд даагч магаал айгуу тэгээд ингээд би хоолоо ер нь тэр үед айгуу тийм хүчтэй ингэж барьж исэн. Тэгээд цагаан будаа идэхгүй зөвхөн бор будаа идэн тэгснээ зүгээр юм өхрөө мах цаах идэхгүй зөвхөн дахианы цээж мах брокколи гэлтэй ямар ч амтгүй өөрийнхөө дургуй тийм хоолнуудыг идэл тэгээд ингээд нөгөө чихэр шоколадыг тэр чигт нь бүр ингээд тас хороол ингэжсэн. Тэгээд жимэнд яваал амар ингээд нөгөө хөндий өргөлт хийгээл амар өлсөөл тэгсэн мөртлөө ингээд хоолоо хориол тэгэл бүр өөрийнхөө ингээд дотрыг муухай оргоод бөөлжтлөө тасгал хийдэг тийм болцсонсан. Тэгээд яг тэр чигтээ нэг 2 сар байна уу өсрэл 3 сар л явсан бах та. Тэгээд нөгөө би угаасаа л багасаа айгуу тийм чихэрлэг юм дуртайсан ахгүй ялангуяа шоколаданд айгуу дуртай. Тэгээ өмнө нь болохоор зэрэг нөгөө хоолоо хордоггүйсэн болохоор шоколадаа тэгээ идчихдэг. Тэгээд идэхтэй болохоор тэгэл нэг одоо Альпен голд байлаа гэж бодоход Альпен голдоос нэг юм 2-3 шиг дөрвөлж ингээл угаасаа яг болчдөг байсан. Тэгээд нөгөө хоолоо дэндүү амир хорсноос болоод тэр тал дээрээ бүр ингээд нэг юм яг мангас шиг болсон гэх юм уу. Тэгээ нэг өдөр би яг сандахгүй ингээд амар өсөөл заяа. Хоол идсэн ч байл үдээгүй ч ямар ч юм ингээл амар өсөөл тэгэл нөгөө чихэртэй юм бүр амар идмээр санагдал яг өгөхгүй л. Тэгээ би дотоо байрнаасаа гараад дотоо байрныхаа доотлын дэлгүүр ороод Oreo, Snickers, Билонгоймон, chips, ундаа ингээл баахан юм ингээл уут дүр юм аваад тэгэл өрөөндөө орж ирэл эхлээл нөгөө Билонгоймон идэж дуусгачаал тэгэл дараа нь Snickers-ээсээ за би нэг 2 хазаал болъё гэж бодсон чинь чадахгүй бүгдийг идэж дуусгаал тэгэл тэгсэн чинь стил болоогүй заяа ингээд болохгүй ингээд сэтгэл зүгээрээ ингээд хаан чадахгүй тэгээд Ореогоо гаргаж ирээ. Тэгээ за би нэг ганцхан шиг Орео идэл болъё гэж бодсон чинь болж чадахгүй бүтэн ингээд ийм ууттай Орео тэр чигт ингээд ганцаар ингээд нийцээр агаад дуусгаал тэгэл ингээд суусан чинь миний гидс ингээд амар цаахаагаал өвдөөл бөөлчгөөл тэгэл ингээд амар тийм заваа мэдрэмж өрөөсөө ингээд аваад за өөрийгөө чигшээл тэгээд тэр бол миний binge eating буюу хэтрүүлж иддэг анхны тохиолдол болж исэн. Контролоо алдаад ингээд бүр ингээд ухах гэж байгаа юм шиг идэж байгаа. Би бүр өөрийгөө дундаас нь зогсоох гээд үнэхээр зогсож чадахгүйсэн заяа. Тэгээд маргааш нь за би стенер өчтөр будаалтлаа идсэн учраас өнөөдөр ерөөсөө өөрийгөө хорно гэл тээ. Ингээд ийм нэг эмчтөрийн тойрог эхэлсэн байдаг. Тэгээд сүүл рүүгээ би жимэнд явсан биш. Энэ хэтрүүлж иддэг ийм тэр чи одоо нэг юм контролоо алдаж байгаа нэг юм эпизод болчих жоохгүй. Тэгээ 3-4 өдөр хоолоо хорж байж байгаа л контрол алдаал яг тэгж идэл дотор мохооргоол бөөлчгөөл тэгэл маргааш нь тэрэндээ амар гэмтэй мэдрэмж аваад дахиад хоолоосоогоол дахиад ингээд тэгсээр агаад би жимэнд явсан биш өмнөхөөсөө 10 кг тагалсан. Тэгээд бүр ингээ амар гайхаж байгаа хгүй би зүгээр л ингээд ирүүлчихжсэн тэгээ турхажсэн гэсэн чи юу алчваа гэл ингээд гайхаал. Тэгэл нэг өдөр ингээд би яг автобусанд ингээд сууцаа явжсэн чинь миний гидс ингээд нухлаад ингээд бүр юундаа ингээ багтахгүй өмнөдөө бүр ингээ багтахгүй заяа. Тэгээд амар муухай тийм өрөөсөө юм өрөөгөө чигсэн мэдрэмж аваад. Тэгээд жин дээр гараад зөксөн чи 10 кг таргалсан байгаа мэдээ. Тэгээ би амьдралдаа ингээ таргалж үзээгөөрөө таргалсан байгаа мэдээ. Тэгсэн чи ингээд миний тархин нэг юм болсон заяа нэг юм гэрэл ингээ унтарсан ассан ч юм уу тэгээ нэг тийм юм болоод тэгэл тэр өдрөөс хойш би ямар ч хоол идэх сонирхолгүй болсон. Тэгээ би ингээд 72 цаг юу ч идэхгүй явж магадгүй болоо заяа. Тэгээд ингээд сүүл рүүгээ хичээлдээ ингээ анхаарч чадахгүй дотор байрнаасаа гараад анги руугаа явж явах замдаа ингээд муужирч унах гад дотор мохоо оргоол толгой эргээл ингээл бүр болохоо болол заяа. Хоол идэж та болоо хоолноос айдаг болоод
Тэгээд тэр үедээ би нэг калори тоолдог болсон байсан аахгүй. Тэгээд за trigger warning үгүй. Одоо яг калорины тоо ярих чинь. Тэгэхээр иймэрхүү юм сонсохороо зэрэг ингээд сонирн болдог хүмүүс байгаа бол энэ хэсгийг нэг 20-30 секунд алгасчаарай. Өдөрт би 500-аас илүү калори идэхгүй гэж ярьдаг заяа. Тэгээд 500-аас илүү калори идчих юм бол хоолой бүүлжиж гаргадаг ус хүчээр амар муухай санагдаад хэтрүүлэл идчих юм бол ингээл уйлах гал тэгэл 0 ороод нууцаар ингээд найзууд гэрийнхэн мэрийнхнээсээ нууцаар аль болох чимээгүй буулжиж хоолоо гаргаал. Тэгээ нэг хэсэг ингээд нөгөө нэг тэгэж ингэж хоолоо бага идэж хахад нөгөө хүмүүс санаа зовоод те хоолундаа идэчээ гээд тэгээ аль хүрээ дээр хамтдаа хоолоо идэм мэдийгээ тэнгуут нь би за гэснэ за дахиад trigger warning үгүй. За ямар аргаар би хоол нуудаг гэснэ хэлэхгүй заяа. Гэхдээ ямар ч байсан хоолоо идэж байгаа юм шиг жүжиглж агаад хоол идэгдгүй байсан. Эсвэл хоолоо жажилсан хэрнээ залгидгүй байсан. Нууцаар. Тэгээ хүмүүст ингээд дандаа тэгжилдэгсэн чи би хоол идсэн. Би юм идэхгүй. Би дөнгөж цай юм идчихэд ирлээ. Би тэрнтэй энтэй тийшээ ороод юм идсэн гэдэг дандаа тэгжилдэг. Худлаа ярьдаг болсон юм. Тэгээд ерөнхийдөө 19 настаас хойш 21 хүртлээр яг 3 жилийн маань амир идэвхтэй явсан. Тэгээд турсны хувьд бол турсан. Тийм. Гэтэ сэтгэл зүйн хувьд бол би бүр ингээд хизээж амьдралдаа байгаагүйгээрээ доошлоод тэгээд сүүл рүүгээ одоо би яг 21 настайдаа ер нь нэлээд хэцүү байдалд ороод баг за дахиад trigger warning self exit хийх болоод тааж. Тэгээд ер нь тэрэн дээрээ тулаад тэгээд за би ерөөсөө л ингээд нөгөө нэг сонголт одоо хийхгүй болвол энэ чигээрээ бол би удаан явахгүй байна гэж бодож исэн. Тэгээд би яг тэр нөгөө нэг ингэж хоол молоо тэгж барьдаг байх үедээ те бүүлжиж гаргадаг байх үедээ хажуугаар нөгөө нэг сэтгэл готрол энтертэй тэгээд айц төвшөрийн эмгэг энтертэй байсан. Тэгээд тэрнээсээ болоод би өөрийгөө 25-наас хүрэхгүй гэж боддог байсан. Тийм бүр тийм болж исэн байгаа. Тэгээд харин яг би 21 настайдаа за ерөөсөө л энийг ингээ нөгөө нэг юу яахгүй болохгүй маань гэд те сонголт гаргаад те туслалцаа авъя гэж хүсээ. Тэгээ би ээжтэй анх ингээд би сэтгэл засалт явъя. Ингээд миний сэтгэл санаа болохгүй байна энэ гэдэг хэлжсэн. Тэгээ гэрийнхэндээ ерөнхийд нь хэлээд гэхдээ яг би бүгдэнд нь ингээл нэгтэй тэгээ би юм хоолтын эмхтэй ингэдэг гэдгийг бол бүр нарийн тайлбарлаагүй. Зүгээр л надад ийм туслалцаа хэрэгтэй байна гэдгийг хэлжсэн. Тэгээ манай гэрийнхэн айгу ойлгоод окей гэд тэгээд би ерөнхийдөө анх сэтгэл засалт явж эхэлжсэн байгаа. Тэгээд хооллолтын эмгэг гэж яг монголоор нэрлэдэг энтрийг нь ойлгож молгоод тэгээд ийм юм учиртай байдгийм байна гэдгийг нь ойлгосон. Тэгээд ингээд нөгөө болиг гэж шууд болж чадахгүй жоохон тархалахаараа зэрэг тархалахаас айдаг болчихсон байсан учраас буцаал өөрөө ирэхгүй ингээд нөгөө нэг дайта барайл те тэдэн калори гээл тэгээд хоолундаа ингээд ялгаж малгаад би бүр сурцсан байсан. Тэгээд ерөнхийдөө бол би нэг 2018 оноос ахуулаад буцаад энгийн хоолож эхэлсэн. Гэхдээ энэ нь айгүй хэцүү байсан надаа. Би айгүй их таргалсан, буцаад яг таргалсан. Яг нөгөө турхаасаа өмнө ямар байсан, яг тэр хэмжээнд очоод тэрнээсээ ч илүүгээр таргалсан. Тэгээ одоо яг тэр чигээрээ тэр биетэйгээ явж байгаа ер нь бол за тэгэхээр миний бэкграунд өөрөө ийм баггүй юу? Би ийм түүхтэй. Тэгэхээр би ингээд сүүлийн 1-2 жилийн хугацаанд турыгээд турхаас ер нь бол одоо айдаг болцсон байсан гэж хэлж байна. Яг гэвэл би нэг ингээд нөгөө нэг хоолны дэглэм бариад ирэхээрээ тэрэндээ ингээд жоохон донтох гээд байдаг талтай. Тэгээ тийм учраас одоо жишээлбэл тэр нөө Венус яагаад явахад ингээ айгу баг хоол идүүлж исэн. Тэгээд би тэрийг нь дагаагүйгийн одоо гол шалтгаан нь гэх юм бол те би хитрхи баг идэ тэрэндээ донтоод ингээд бүр хоол идэхэ болчихгүй гэж бас айж байгаа. Тэгээд айгу амар байдаг. Одоо зарим нэг хүмүүст бол ерөөсөө хизээж юм туулж өнгөрүүлж үзээгүй хүмүүсийн хувьд бол харин ч гоё юм шиг санагдаж магадгүй. Гэтэл ерөөсөө тийм биш байдаг. Айгүй бүр ингээд obsessive те. Тэгээд ингээд нөгөө яг тийм хоолтын эмхтэй бахаар зэрэг амьдралын хамгийн гол фокус ч хоол болчдөг те. Юу сүнслэг амьдрал карьер те хичээл сурлага те харилцаа бүгд ард хоцордог ерөнхийдөө. Дандаа тэгэл яг нэг өнөөдөр ямар хоол идэх вэ? Хүмүүст юу гэж худлаа ярих вэ? Хоолоо яаж нуух вэ гэсэн ийм л юм бодож явдаг болчдөг. Тэгэхээр энэ бол ерөөсөө бүр амьдрал биш байдаг. Айгу аимшигтай байдаг. Тэгээ би тэрнлүүгээ буцаад орчихъя гэж айсны улмаас бол ерөөсөө ер нь өөртөө аль болох хоолтын дэглэм энэ төр
тавихгүй байхыг хичээдэг байсан. За тэгээ би энийг яаж зассан бэ гэсэн чинь ерөөхдөө түрүү жилээс ахуулаад миний сүнсний замнал бас нэлээд гайгүй сайжирж байгаа, хөгжил ер нь нэлээд дээшилж байгаа. Тэгээд би одооноос ер нь ингээ би дээр айгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдэг түрүү жилээс ахуулаад ойлгосон. Тэгээд ингээд энэ талаар бага юм судлаад ингэсэн чинь би нэг юм анзаарсан. Тэр нь юу гэхээр зэрэг миний би надад итгэхэ болчихсон. Яг л би бие маш их хүчрхийлдэг учраас хүчрхийлдэг байсан учраас одоо ингээл нэг бол өсгөөл, нэг бол ингээл хэтрүүлж идээл те. Тэгэл нэг болол ингээл ерөөсөө шин тижээлтэй юм итгэхгүй. Тэгэл талент хараал голоод өөрийгөө жигшээл зүхэл бие ингээл дандаа голдог. Энэ байдлаас болоод миний бие тэгээд миний сэтгэл зүй хоёр ингээд тасарсан ийм холбоос байхгүй болсон байсан гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тэгээд энийг засах гад би ерөөсөө засч чадахгүй байсан. Ингээд бие яг мэдрээ энэ төргээ суух гэхлээр зэрэг би заримдаа ингээд бие мэдэрч чадхаа болсон. Зарим нэг тохиолдолд бүр ингээд нэг юм хөвөөд яваад байгаа юм шиг бүр тийм амар dissociation болдог. Болцсон байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө би яг тэр нөгөө итгэлцэл гэдэг юм хамгийн чухал байгааг ойлгосон юм. Би биедээ итгэх ёстой. Эргээд миний бие надад итгэх ёстой. Би биеийнхээ итгэлийг даахын тулд нэгдүгээрт бие хайрлах ёстой. Таланд хараад голдоггүй байх ёстой. За хоёрдугаарт болохоор зэрэг эрүүл зөв шин тэжээлтэй хоол өгч одоо бие ингэж тэтгэж тэжээх ёстой. Тэрнээс биш хүчрхийлэх биш те. Тэхийн тулд би ерөөсөө л эрүүл зөв хооллох ёстой. Тэ аль алаа шин тэжээлтэй гоё юм хэрэглээд хитрхи удаа үлсгэхгүй, хитрхи их цатахгүй. Тэ яг ингээд нөгөө нэг бие яг чихнээсээ нэг юм хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг те. Хүүхэдтэй байсан бол хүүхэдтэй яаж хооллох вэ? Яг тийм байдлаар өөрийнхөө биетэй харьцаж сурах. Ингэснээр би баг багаар биеийнхээ итгэлийг олж авна гэсэн. Биеийн итгэлийг олж авснаар миний бие маань надад итгээд те жишээлбэл ядаж за миний эзэн те надад яг цаг тухайд нь ингээд юм гой хоол өгдөг учраас одоо надад өөх нөөшлөх шаардлага байхгүй болж байгаа юм байна гэдэг ийм итгэлцэл болох. За нөгөө талаас би биедээ итгэх ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхэлэр зэрэг хэрвээ үнэхээр үлсживэл тэрийг нь сонсоод гой шим тэжээлтэй хоол идэх те. За аль эсвэл одоо миний би биедээ итгээд одоо янз бүрийн тасгал хөдөлгөөн хийгээд миний би тэр ачааллыг дааж чадна гэдэг итгэлтэй байх. Гэдэг ч юм уу ингээ хоёр талаас миний сэтгэл зүй, миний бие хоёр бие биендээ итгэлцэх ёстой байна гэдгийг ойлгосон. Тэгээ тэрэн дээрээ би одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээ биенийхээ итгэлийг алдахгүй тулд одоо хамаагүй тэгэж хитрхийн аймаар туйлширсан янз бүрийн дэглэм ерөөсөй байхгүй. За тэгээ бие маань үнэхээр цаанаасаа яалтчгүй одоо өөх тос нэгтэх ч юм уу, уураг нэгтэх ч юм уу, аль эсвэл үнэхээр ядраад ингээд сулдаад байгаа учраас те нүүрс ус нэгэх юм бол би тэрийг нь цаг тухай бүртэн биедээ өгч чаддаг байх. Тийм. Тэгээд мөн дээрэс нь эрүүлэр миний бие торж энэ хэрэггүй басан өөх те өөхөн давхар гэдэг чинь өөрөө ер нь бол бас цаанаа хамгаалтын давхарга яваад байдаг. Бидний бие үнэхээр ухаантай, үнэхээр ухаалаг бүхэл бүтэн амар том механизм. Тэгээд өөрийгөө хамгаалахын тулд ингээд өөх цуглуулж байгаа. Тэгээд тэрийг нь ойлгоод те одоо яг ингээд бие зүгээр хайрлаад сурж байгаа учраас тэрийг маань бас миний бие хүлээж аваад тэ энэ өөртөө хэрэггүй болцсон дотор болон гадна өөхнүүдээс салж чадна гэсэн ийм итгэлийг би биендээ хүлээлгэж байгаа гэсэн. За тэгэл бусд нь бол цаг хугацааны асуудал миний ямар сонголт шийдвэрүүд ямар юм амрууга хийхээс шалтгаална гэсэн. Ерөнхийдөө ийм тавьж байгаа. За тийм учраас би ер нь бол одоо янз бүрийн тийм экстрим те айхтар дэглэм хизээж барихгүй, би кето хизээж барихгүй. Энэ харилцаа яг үнийг хэлэхэд айгу шин дээр явж байгаа. Би өөрийгөө ингээл илүү мундаг болсон гэж бодоод байсан. Тэгээ би нэг хэсэг ингээд өөрийгөө хоолтой эмгээсээ бүр мөсөн салсан гэж бодсон. Гэхдээ нэгэнт хүний ингээд сэтгэл зүй дотор, тархин дотор тийм юм тархины нейронуудын зам ингээд үүссэн байдаг. Нэгэнт тэр зам үүссэн бол тэр бүр ингээд хизээч байгаагүй юм шиг ор тас алга болохгүй. Тэгэхээр би хоол идэх болгондоо миний нөгөө эмгэгт бодлоод үргэлжил орж ирж байдаг. Тийм байна. Тэгэхээр миний хувьд энэ турах гэдэг асуудал өөр айгүй эмзэг. За тэгээ үдж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэндээ ер нь бас хитрхи тийм экстрим янз бүрийн дэглэм барих бол айгүй хор нөлөөтэй байдаг. Хамгийн чухал юм бие сайн сонсож сурах. Тэгээ өлсөд байгаа мó цангаад байгаа мó гэдгийг нь ялгадаг байх. Тэгээ үнэхээр ядраад байгаа бол нүүрс ус санаа зовлгүй гэдэг. Одоо турч байгаа хүмүүс нүүрс ус хэрэггүй гэл ингээл яриад байдаг шүү дээ. Гэтэл нүүрс ус чинь бидний биений бензин шүү дээ. Эцсийн эцэснийх бусдад хөөрхөн харагдах чухал биш. Энэ амьдралд маань заяасан бидний ганцхан бие байгаа. Тэгээ энэ биеэ хайрлсан шиг хайрлах хэрэгтэй. Энэ бие ч өөрөө тусдаа сүнстэй, тусдаа организмтай, ухаантай, үнэхээр мундаг, үнэхээр гайхалтай бүхэл бүтэн сая эсүүдийг үйлдвэрлээд ингээд бид нарыг ерөөсөө амьд байлгахын төлөө 24/7
1 секунд ч цуцалтгүй ажиллаж идэг гэдгийг ойлгож хайрлах хэрэгтэй. Тэгээ одоо бол би турж байх энэ хугацаанд ингээд үргэлж биеэ талент хараад хичнээн таалагдахгүй байсан ч гэсэндээ ингээд ямар ч л байсан одоо янз бүрээр хүчирхээлж муухай үг хэлж бүдүүн гахаа нохоогоор нь дуутахгүй тий ийм байх гэж маш их хичээж байгаа. Тэгээ энэ миний хувьд айгүй хэцүү. Зарим нэг өдөр бол би өөрийгөө хараад ингээд стил нөгөө нэг эмгэгт бодлоод нь орж ирээд ингээ өөрийгөө голох үйл явдлууд байж лээдэг. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ аль болох л тэр бодлоо намжаагаад эсрэг бодлыг нь хилдэг. Тэр нь юу гэхээр зэрэг миний бие миний төлөө өдөр тутам цоцошгүй ажиллаж байгаа гэдгээс сануулгах те. Тэгээд биендээ талархал илэрхийлэх, намайг ийш тийш ингээ хөлн минь ингээ зөөгдөөд те ийш тийшээ явж ин спортоор хичээлж ин аяллаар явж ин гэд тэгээд гоё амттай хоол идэ тэрнээс таашаал авч ин гоё кофе ууж чадж ин гэд энэ бүх юмд нь талархах хэрэгтэй юм шиг одоо санагддаг. Тэгээд тэрийг өөртөө аль болох сануулдаг. Тэгэхгүй бол би айгүй хурдан буцаал ингээл өөртөө итгэлгүй болоод би тарган байна энэ төр гэсэн бодолтой автдаг. Тэгэхээр өөрийгөө тарган гэж битгий голоорой эрүүл байх хэрэгтэй. Бид чинь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд үнэхээр хэрвээ жин хасах шаардлагатай байгаа бол хасаарай. Тэгээд ер нь бас нэг юм болохоор зэрэг би ингээд амар турчаад сэтгэл ханснуу гэвэл ханаагүй харамсалтай нь харин ч бүр өмнөхөөсөө жилөө ингээл одоо төвийж оцоож байгаа газар нь хаана байна те хаана целлюлит байна ямар юу байна гэж бүр улам амар хардаг болсон. Энийг англиар body dysmorphia гэдэг. Ер нь бол нэлээд амар шүү. Тэгээд нэгэнт ийм эмгэгт бодлоодтой олчих юм бол тэр хизээч таныг бүр мөс орхиж авдаггүй. Тэрнтэйгээ байнга тэмцэлдэх шаардлагатай. Эсвэл байнга тэрийг хүлээн зөвшөөрч ингэж ойлгож хайрлах. Тэр одоо нэг юм өвчтөй байгаа, эмгэгтэй байгаа тэр хэсгээ үргэлж хайрлах хэрэгтэй. Тэгээд удаан хугацаанд яг хизээ нэгэн цагт буцаа зүгээр болж магадгүй. Гэхдээ одоо хүртэл надад тэр эмгэгт бодлууд маань байдаг. Тэгээ би бодлуудаа болохоор нөгөө ажиглаад сурсан. Энэ дээр болохоор миний нөгөө нэг юу одоо бясалгалын техник айгу хэрэг болдог. Би хажуунаас нь зүгээр ингээ ажигладаг. Тэгээ тэрнтэй заавал ингээл барьцаалтаал ноцолтоол тэрсэлтэл зодтолтол ингээ дахгүй зүгээр ажигладаг. Тэгээд ажиглаж агаад хайрах гэж хичээдэг байгаа. Тиймэрхүү юмар явж байна. За тэгээд ерөнхийдөө турах процесс маань иймэрхүү явж байгаа. Тийм учраас би бол маш удаан хугацаанд турах хүсэлтэй байгаа гэдсэн маань ийм учиртай юм аа. Тийм байна. Тэгээд бие хайрлаараа манайхан гоо төслөн бол угаасаа л цаг хугацааны зүйл байдаг. Тэртээ тэргүй бид нэр хөвшрөхөөр гоо төслөн гэдэг зүйл биднийг орхиод л явна. Энэ бол байгалийн зам. Тэгэхээр хитрхи ингэж атачд болох хэрэггүй. Гоо төслөн гэдэг зүйлийг хитрхи хамаг амьдралынхаа зорилго болгох хэрэггүй. Тиймэрхүү юм би энэ одоо туршлагаасаа ойлгосон. Гэхдээ одоо хүртэл би та дэд ингэж хэлж байгаа ч гэсэндээ яг цагаад дулаад өдөр тутмынхаа амьдралд өөрийнхөө бие дотор амьдрахад бас хэцүү үе зөндөө их гарч ирдэг. Гэхдээ чадхаараа хичээж байгаа. Тэгээд ялангуяа одоо арай надаас залуу те жоохон хүүхдүүд үзэж байгаа бол бие байгаагаар нь хайрлаж сурах нь өөрөө хамгийн чухал. Яагаад гэвэл нэгэнт тэр хайр байгаа цагт та хэдэн ч килограмм байсан, ямар ч зүс царайтай болсон гэсэн, ямар ч шарах сорвтой байсан гэсэн өөрийгөө хайрлаж чадна. Энэ хайр байхгүй бол та ямар ч пластик surgery хийлгээд, ямар ч гоё тураад, ямар ч өндөр болоод хайргүй хിവэрэл байна. Тийм байдаг бахны. Тэгээд энийг бол би яг би дээрээ үнэхээр мэдэрчээсэн учраас хэлж байгаа. За өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Амжилт.